Хэчи. Зохиолыг бичсэн Им Уужийн зургийг зурсан Уучиг нь Дотори сүп хэвлэлийн газар. Аас өрнөдийн өмнөх тэнгэрт 6 од гялалцсан байдаг байлаа. Тэр бол шудраг ёс амнасыг хамгаалагч Хэчи юм. Тэр бол Хэчиг илэрхийлэх Хэчи од юм. Хэчийн их дэлхий амар тайван байх үед анх газарт бууж иржээ. Хүмүүс түүнийг тэнгэрээс нар илгээсэн гэж үзээд Хэчи хэмээн нэрлсэн байна. Хэчийн ойн гүнд боол жимсэл иддэг байжээ. Цэнхэр хайрс биеэс нь анхлан үнэртэн. Толгой дээр нь гэрэл затруулсан ганц ивэр уургасан байлаа. Хэчийн ивэр маш хатуу, хүчтэй. Учир нь энэ ивэр нь дэлхийн ертөнцийг зөв чигт байлгах хүчтэй. Хэчийн сул дорой болон зөв шудрах хүмүүсийн талд байдаг. Хэн нэгэн уйлж байвал заавал очиж туслана. Хэн нэгнийг дээрлэхэж буй муу итгээдийг хармагцаа давхин очиж иврээрээ мөрөгдөг. Хэрвээ маргаан гарвал Хэчи том дүрлэгэр нүдэрээ ширтэн ажигладаг байжээ. Хэчи байгаа газарт хүчгүйчилсэн сэтгэл тайван амьдарч чаддаг байв. Хинч бусдыг дураараа дээрлэхэж чаддаггүй байлаа. Зөөсхийг нь ялах боломжгүй үед хүмүүс Хэчигээс асууна. Энэрэнгүү хаан Хэчигийн мэрэгэн ухааныг авахыг хүсч зөв шийдвэр гаргахад минь дэрэгдээс минь тусалж байгаарай. Зовж зүдрэх эргэнгүү байх учиртай. Хэчи чимээгүйхэн хааны дэргэд байж хамгаалдаг байв. Тэр буруу этгээдийг илрүүлж зөв хүнийг дэмждэг байлаа. Хинч шудраг бусаар хохирохгүй байхын төлөө ажиллажээ. Гэвч ийм Хэчиг үзэн яддаг бүлэг хүмүүс байсан юм. Дэлхийг өөрсдийн хүснээр захирахыг санаарсан Калкал занжин бүлэглэлийг тэргүүлж байв. Калкал занжны бүлэглэл иргэдээс эд зүйлсийн хүчээр хураан дээрлэхэж байв. Хэчи байгаагүй бол хаанч тэднийг зогсоож чадахгүй гэдгийг тэд мэдэж байлаа. Калкал занжин болон түүний бүлэглэл шөнийн харанхууд нууцаар Хэчи амарч буй газарт иржээ. Тэд Хэчиг дарж амийг нь хорох санаатай байсан юм. Гэвч Хэчи эвдэж байсан газар хоосон байлаа. Калкал занжны бүлэглэл зочиртон эргэн тойрноо ширтэж байх үед хаанаас ч юм Хэчигийн чанга инэх дуу сонсогдов. Калкал занжин ба түүний бүлэглэл айж сандарч балмагдав. Хэчи тэнгэрт нисэн биеэсээ гэрэл засруулж эхэллээ. Тэр новшиг барьж устдаг. Даруу түүнийг харав. Калкал занжны үгийг сонсмогцоо Хэчи доош үсрэн боо. Хэчи эврээрээ Калкал занжныг мөргөв. Айсан албадууд Хэчиг харваж эхлэв. Сум туссан газруудаас цус асгарч байлаа. Газартансан Калкал занжны бүлгийг Хэчи дээрээс харж байв. Муу санаатай хүмүүсийн гарт хүмүүсийн хувь зай байгаад харамсалтай санагдав. Хэчи тэнгэрт өндөрт хөөрч гэрэл засруулав. Дараа нь аажмаар бөөдгөрчээ. Хэчи тэнгэр рүү буцаж байсан юм. Хэчи харанхууд алга болох мөчөд тэнгэрээс бороо шивэрч эхлэв. Бороо улам хүчтэй болжээ. Өглөө болж өдөр болсон ч дэлхий гэрэлтсэнгүй. Бороо зогсохгүй улам ширүүсэн орсоор байв. Тэнгэрт нүх гарчихсан юм болов уу? Тэнгэр үнэхээр уурсан нь тодорхой. Хүмүүс Калкал занжны бүлэглээс болоод Хэчи ниссэн гэдгийг мэджээ. Хэчиг устгахаар оролцсон Калкал занжин болон түүний албадуудад маш их уралжээ. Хаан гимээ нуухыг оруулсан Калкал занжны бүлэглэлийг бүгдийг нь баригчлан хорьжээ. Үргэлжлэн орж буй бороонд марж
гэрч уурсах шахав. Эрхэм хээчи. Энэ бороо зогсоогооч. Өөр хилэнгээ тайлж өгөөч. Тэнгэрт буцсан хээчи хүмүүсийн залбирлыг үл тоож чадсангүй. Бороо зогсож нар тодрон гэрэлдэв. Хүмүүс тайвширч сэтгэл хөөрөн бүжиглэдэв. Дээрлэж байсан хүмүүсийг дарж өгсөнд хүмүүс баярлаж хээчид ёслон дахив. Хүмүүсийг хүчтэй хамгаалж байсан хээчи аз холын тэнгэр рүү буцна нь үнэхээр харамсалтай байв. Хожим хүмүүс хээчийг санагдуулсан баримл хийж ордны үүдний хоёр талаар байрлуулжээ. Ордонд орч төрийн ажил эрхэлж буй хүмүүс хээчигийн өмнө бүгд үг хэлэлгүй загсах ёстой байв. Тэд хээчигийн биен дээр гараа тавьж амлалт өгөх ёстой. Шудрах сэтгэлээр төрийн ажил хийн хэмээн амлах хэрэгтэй. Аст орны өмнөд тэнгэрт 6 од гялалцдаг. Тэр од бол хээчи. Хээчи од юм. Хээчи од нь шинэ амьдрал мэндэлсэн үед одны гэрлээ тусгана. Хүмүүс баргалдах эсвэл сул дорой хүмүүс зовж байх үед хээчи тайвнаар хүн амьдарч буй газар руу тонгоон хардаг. Би дээрх далавч хайрс, толгой дээрх иврээ дээш өргөн. Дахин дэлхийн хүмүүсийн дэргэд салхи адил давхиж ирээд туслахыг хүсдэг билээ.